Хай, даалаа байна. За, интернетээр дүүрэн хэл сурахтай холбоотой янз бүрийн үнэтэй үнэгүй материалууд зөндөө байгаа. Одоо үгдгийн үгийн карт, эсвэл унших ном, үзэх кино гэдэг ч юм уу те. Тэгэхээр яаж сурах вэ гэдэг дээр төвлөрч ярахаас илүү хэл сурахтай холбоотой надад тусалсан майндсет болоод бусад одоо зөвлөгөө аргуудын талаар ярилцъя гэж шийдсэн. Тэгээд энэ удаагийн видеоны спонсороор Гэгээ боловсролын төв хамтран ажиллаж байгаа. Видеоны төгсгөлд би giveaway зарлана. Нэг хүн хүссэн хэллийнхээ нэг төвшөнд суух эрхтэй. Тийм болохоор дуустал үзээрэй. За, яа заавал майндсет гэд байгаа юм бэ гэхлээр нэгт нь насанд хүрсэн хүн хэл сурахын тулд хэлж гэхээс илүү ямар нэгэн чадварыг сурахын тулд яг ингээд нэг тийм тодорхой зорилго эсвэл нэг тийм өөрийг нь хангалттай хөтлөхгүйц шалтгаан байх хэрэгтэй. Одоо юу гэдэг миний ажил дээр хэрэгтэй гэд хичгэлээр сурахгүй яваал байдаг. Би яг тэгсэн. Тэгэл яваал байсан. Тэрний оронд IELTS-ийн оноотой болчихъя. Нэг бол тийш аялахаас өмнө би ингээд хангалттай хэмжээнд өөрөө юу амаар байгаа эсвэл юу хүсэж байгааг илэрхийлдэг хэмжээнд болчихъя гэдэг ч юм уу те. Нэг тийм тодорхой зорилго тавьчих юм бол сурахад арай амар. Тэгэхгүй хэл сурах юм бол миний ирээдүйд хэрэгтэй. Эсвэл би явандаа одоо гатгашаа сурч магадгүй гэдэг ч юм уу те. Нэг тийм тодорхойгүй байхлаар байгаа л гэдэг. Тэгэхээр IELTS цачид бүртгүүлчих. Нэг бол гэр янз бүрийн mock test-д авдаг газар байдаг. Нэг бол интернет рүү ороод янз бүрийн нөгөө нэг хятад хэлмээ сурах байгаа бол юу гэдгийг HSK-ний тестний материал дээр ажиллаад за би одоо энэ дээр тэдэн оноо авдаг болтлоо явна гэдэг ч юм уу те. Бүр болохгүй яг өөрөө ингээд хичээгээд чадахгүй байгаа бол ямар нэгэн сургалтын төв дээр очиж тусламж авсан дээр ахгүй юу. Тэгэхээр юу гэдгийг гэгээгийн одоо хятад хэлнийхээ ангийг нь би за 9 төвшөнд дуустал нь явна. Гэхдээ нэг ч хичээл таслахгүй эсвэл ингээд үнэхээр сая төвтэй сурна гэдэг ч юм уу те. Нэг тийм ойрын хугацаанд хүрж болох үз яг тодорхой зорилго тавьчих юм бол арай дээр. За хоёрт нь болохоор хүн болгоны сурах арга барил өөр. Зарим хүмүүс яг ингээд үнэхээр дүрмэнүүдээд энэ шин үгээ ингээд картан дээр бичээд эсвэл ингээд өөрөө гүйчиж хүнтэй юм ярьж марайл те. Тэгсээр агаас сурчдаг бол зарим хүмүүс тэгдэггүй. Тэгэл яг нөгөө нэг хуучин арга барилаараа үзээл яг нөгөө нэг present simple-ээс эхлээл эсвэл нөгөө нэг хятад хэлнийхээ хідэн ханзаа нүүр дүүрэн бичиж эхлээл ч юм уу те. Яг тэгэл яваал байдаг. Тэгээд нэг тийм гатцсан юм шиг мэдрэмжтэй. Хэрвээ тийм байх юм бол өөрийгөө жаахан одоо нөгөө comfort zone-оос гаргана гэдэг дээ шүү дээ те. Шинэ арга туршиж үзэх хэрэгтэй. Шинэ хүмүүстэй харилцаж үзэх хэрэгтэй. Интернетээр дүүрэн янз янзын тийм онлайн сургалтууд, гадны багшууд аваад ч юм уу те, багш нараа аваад ч юм уу. Тэр хүмүүс чинь ингээд янз янзын аргаар сурсан байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн аргаас суралцах боломж байгаа. Бас миний нэг санал болох арга бол гэгээ. Угаасаа би өмнөх нэг бичлэгэн дээрээ гэгээгийн аргын талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Гэгээ болохоор ингэж заадаг байхгүй юу? За, present simple нэмээ, past simple нэмээ. Эсвэл за энэ хандыг нүдлэхийн тулд өнөөдөр 10удаа бичээрэй гэдэг ч юм уу те. Тийм байдлаар огт заадаггүй. Зүгээр шууд ном барьж агаад эхнээсээ шууд ингээд үлгэр ч юм уу эсвэл ингээд зохиол орчуулад эхэлчихдэг байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд орчуулад гоё ингээд үйл явдалд нь хөтлөгдөд явж хат дундуура за энэ дээр бол ийм цагийг ашигласан байна. Яагаад гэм бол ингээд юм те. За энэ үг нь болохоор ийм юм утгатай. Энэ ханзыг энэ тохиолдолд ингэж ашигладаг гэд тэр дүрмийг нь ингээд дундуур нь ингээд тайлбарлаад өгчдөг. Тэгээд юу ч бичиж тэмдэглэхгүй. Номон дээрээч тэр, дэвтэрэн дээрээч тэр. Тэгээ яг нөгөөдхөө өдөр алга хийгээл. Тэгээд мэдээж ихний өдөр суухад тогтоохгүй байж магадгүй. Гэтэ ингээд дахин хийгээд хахаар тэр ингээд хараа индаа ингээд толгой суучдаг. Нэг юмыг ингээд олж харах гэж дэвтэрээс өгөхөөс илүүтэйгээр хийсээр байгаа тэр чинь дэвтэр дээр биш толгойн дотор чинь үлдчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ аргаар сурж үзээгөө бол энэ giveaway-д оролцоорой. Ярьж сурах чагээд ганцаараа өдөрт нэг тэдэн минут ганцаараа яар гэдэг ч юм уу те эсвэл ингээд хүнээс ичиж зовхгүй яар гэж хэлдэг шүү дээ. Гэтэ яг үндэ ингээд монгол хүнтэй өөрийнхөө үнэн мяа хэлээр ярихаас ичээд идэг байхгүй юу? I hope би ганцаараа тийм биш байх гэж бодож байна. Тухайн төрлөх хэл дээр нь ярьдаг хүнтэй ч юм уу эсвэл өөр нэг гадаад хүнтэй огт танихгүй хүнтэй ярихлаар ингээд буруу зөрүүгээс бясан ч хамаагүй тэрнээсээ ингээд ичгүй ярьцдаг. Тэгэнгүүт би энэ дээр яаж асан байхгүй юу? Шалгалтанд бэлдэж явахдаа юу илээ? Нэг тийм 2-3 нөгөө нэг гадныхантай холбогдож ярьж болдог тийм вебсайтаас 30 минутын хямдхан хичээлүүдийг аваад холбогдож үзчихсэн баггүй юу. Тэгсэн чинь би нэг юм ихтэйгээс аюу гой арга сурч ирсэн. Тэр нь болохоор radio talk гэдэг арга. Ингэн үнэн random бүр ингээд ямар ч хамаагүй одоо нэг сэдв сонгож аавна. Юу гэдгийг food гэдэг ч юм уу те. Тэгэнгүүтээ яг тэрнтэй холбоотой зүйлийг 1 минутын турш ярина.
ингээл санаанд орсон зүгээр яриа л. Эхний 1 минут амар хэцүү. 1 минут дүүргэж чадахгүй. Гэтээ ингээд өөр сэдвээр гяс 1 минутын хугацаанд дадлага хийгээд байхлаэр чөлөөтэй ярих чадвар маань нэмэгддэг. Энэ бол яг миний IELTS-ийн speaking бэлтгэхэд бүр амар их тос болж байсан. Одоо яг ярихтаа ингээл за аль дүрм нэлээ энэ нь нэлээ тийм билүүгээ ингээд боцоор агаад ингээд мэдж байгаа мөртлөө чөлөөтэй илэрхийлж чадахгүй байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд хурдан ярих тийм дадлагыг хийснээрээ ер нь бол илүү тийм чөлөөтэй ярьж байгаа юм шиг сонсогддог. Тэгээ дээрэс нь бид нар чөлөөтэй аль болох хурдан ярихлаараа ер нь зөв ярьдığım байлээ. За 4-дүгээрт нь ном унших. Эсвэл одоо сайн бичигдсэн богино зохиол өгүүлэлт эссе ч юм уу унших. Иймэрхүү юм унших бол яг хамгийн гоё өгүүлбэрийн бүтэц, хамгийн тохиромжтой үгийг сурах. Тэгээ дээрэс нь тэр үг ямар тохиолдолд яаж ашиглагдаж нэгдийг мэдэх хамгийн гоё зөв арга. Гэхдээ яг дөнгөж сурж эхэлж байгаа тохиолдолд хүнд уран зохиолын ном бариад авчих юм бол шантарчна. Тэр байтугай Барак Обама өөрийнхөө номон дээр юу гэж иржсэн бэхлээр Оросын сонгодог зохиолуудыг англи дээр нь уншижсэн байна л да. Тэгээд мэдгүй гарч ирэнгүүт нь тэмдэглэж авдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр хүн чинь өөрөө тухайн хэл дээр ном уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр аль болох одоо хөнгөн хялбаршуулсан зохиол ч юм уу те. Нэг бол хувь хүний хөгжлийн номнууд арай дээр байдаг уран зохиолын номыг бодох юм бол арай хялбар байдаг. Тэгэхээр яг өөрийнхөө сонирхсан чиглэлийн номыг барьж авах хэрэгтэй. Хялбаршуулсан зохиолууд ер нь бол гадуур нэлийн зарагддаг. Тэгээд дээрэс нь гэгээ болохоор яг тийм хялбаршуулсан зохиол дээр тулгуурлаж хичээлээ заадаг байхгүй юу? Хятад хэлний анхан шатанд жишээлх юм бол айгүй хөрхөн үлгэрүүд уншдаг. Үйл явдлын хувьд яг тэр үгэндээ ингээд бүрэн төгс илэрхийлэгддэг мөртлөө ашиглаж байгаа үг өгүүлбэрийн бүтэц энэ төр нь айгүй амархан. Уншаад янгуудаа бараг тэр өгүүд нь ашиглаад буцаагаад яг тэр өгүүлбэрийн бүтцийг дуурайгаад ингээд хангалттай минь өөрөө ингээд юм биччих хэмжээний тиймэрхүү зохиолуудыг ашигладаг. Тэр чинь яг ингээд академик төвшөнд зөв бичигдсэн өгүүлбэрийн бүтц байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг ингээд орчуулж сурангаа хар аяндаа өгүүлбэрийн бүтц нь ямар байдгийг ойлгочтой. Тэгэхээр ном бол ерөөсөө яг хэл сурахад тустай хамгийн найдвартай их сурвалж. Хэлний шалгалт өгөх эсвэл хэлний шалгалтанд бэлдэх. Би болохоор чинь 10 жилдээ яг тэр сурдаг аргаар сурж байгаа шүү дээ. Тэгэл оюутан болоод нэг ахтар гэж англи хэлнээ ч хараагүй. Тэгэл кино үзээл, ном уншаал, нэг тиймэрхүү юм хийгээл яваал байдаг. Ингээл хагас тутаа ойлгож байгаа мөртлөө ингээл хийгээл яваал байдаг гэсэн бохгүй юу? Миний ажилт хэрэгтэй гэж бодоод хэлээ хийхлээр яг үндэ залхуу өрөөд байдаг. Тийм байсан. Тэнгүүтээ IELTS-ийн оноотой болъё гэж шийдээд бүртгүүлээд тэгээд IELTS-ийн материал дээр ажиллаж эхэлсэн бохгүй юу? Тэгэхэд би яг яаж тэр одоо англи хэл дээр юм унших ёстой, яаж англи дээр эссе бичих ёстой, тэ яаж ярих ёстой гэдгийг би айгүй сайн ойлгосон юм санагдав. Яг тэр үеэс хойш миний хэл бүр хамаагүй сайжирсан. Тэгэхээр ер нь бол хэлний шалгалт гэдэг чинь өөрөө угаасаа хэлний төвшинг шалхахаас гадна яг хэрэглэн дээр суурилсан байдаг учраас мөн дээрэс нь илүү академик төвшний үгнүүдийг сурна гэдэг маш олон даваа талтай. Гэтэ миний бодлоор нь шүү дээ, тэ IELTS, TOEFL энэ төр хитрхийн үнэтэй. Бүр хитрхийн үнэтэй. Тэгэхээр зүгээр заавал оноотой байх шаардлагагүй бол mock test-үүд өгч үзээд тэрэндээ ингээд бэлдээд яваад иж болно. Нэг бол Duolingo-гийн шалгалтыг бас өгч үзэж болно. Би зүгээр хальт харсан чинь тэр шалгалт бүр надад айгүй таалагдсан. Тэгээ дээрэс нь хямдхан. Хятад хэлний хувьд болохоор HSK ер нь айгүй боломжийн үнэтэй. Яг тийм HSK-ийн mock test авдаг газрууд нэг их байдаггүй юм шиг бэлээ. Тэгэхээр зүгээр өгч болно. Тэгэх юм бол яг ингээд шалгалтанд бэлтгэлээр л яг юм ойлгох юм да ер нь. Бид нэр хизээч YouTube, Facebook, Instagram орхоо болохгүй байхгүй юу ер нь хэцүү. Гэтэ тэдний зөв ашиглах юм бол мэдээж маш олон гоё мэдээлүүд байгаа. Тэгэхээр HSK өгнө, IELTS өгнө гэд шийдсэн. Нэг бол тэтгэлэг аавна, нэг бол би яг хэлээ сайжруулнаа гэж шийдсэн бол өөрийнхөө ашигладаг бүх сошиал медиа платформуудыг ерөөсөө тэр чигт нь эдгээрээр дүүргэх. Сайхан тэтгэлэг хэл сурах юм уу, IELTS, HSK энэ гэж хайж агаад бүгднийг лайклаад, бүгднийг subscribe хийгээд тэ бүгднийг ингээд дагах хэрэгтэй. Тэгээд өөрийнх нь таймлайныг яг тэр чигт нь дүүргэж. Ер нь бол би яг ингээл нэг зорилго тавих юм бол яг тэрнтэйгээ холбоотой ингээд бүх юмар ингээд таймлайнаа дүүргэдэг байхгүй юу? Тэгжээж одоо юу гэдэг нь сатаараад YouTube орсон ч гэсэн хэрэгтэй хэрэггүй юм цааш нь үзэж явахгүй. Одоо Facebook орсон ч гэсэн яг надад хэрэгтэй мэдээлэл харагдаад би нэг шинэ юм сурчингуудаа нэрээ энийг ашиглаж болох юм байна гэд буцаад одоо хичээлдээ төвлөрөх, буцаад зорилгоо санах гэдэг ч юм уу те. Тэрэнд маш их тусалдаг. Харин тэгхгүйгээр YouTube дээрээ юу гэдэг нь Монгол хосын влог үзээл тэгэл янз янзын би нэгэ пранкцсан бичлэг үзээл мэдээж амар хөвгөлтэй. Гэхдээ ингээл ах юм бол
чиний англи хэл хятад хэл чи хизээч сайжрахгүй. Өөрөө бие дааж хэл сурж болно. Одоо жишээлбэл манай нэг найз 2 жилийн турш өөрөө бие дааж хятад хэл сурсаар агаад одоо нэг HSK 3 төвшөнтэй юм уу? Гэтэ жаахан хэцүү удаан. Ямар нэг юм ингээд буруу цээжлээ тогтооччих юм бол ингээд нэг тогтооцсон байхад ингээд тархинаас тэргээ ингээд засахад жаахан төвхтэй дээ шүү дээ. Тэгэхээр бас тийм нэг жаахан эрсдэлтэй. Тэгэхээр яг нэг тийм өөрөө уучраа олохгүй байгаа бол багштай болох хэрэгтэй. Одоо хувийн багш өсөлдөг ч юм уу, эсвэл ямар нэгэн сайн сургалтын төвд явдаг ч юм уу, эсвэл ингээд гадны бас янз бүрийн багш нартай ингээд харьцдаг ч юм уу. Багштай болох хэрэгтэй. Буцаага чиний алдааг засаж өгөх хүн байгаа. Тэндээс ингээд фидбек авч ээж өөрийнхөө юмыг сайжруулна. Багштай болох тэр бас гэгийг санал болгоно. Ягаад гэвэл гэгийн багш нар хөөрхөн ядаргаад тий. Мөн бас нэг хөөрхөн алдаа засаж өгдөг юмнууд болохоор янз янзын програмууд байна. Одоо Google Docs, Microsoft Word гэдэг ч юм уу тий бүгдээрээ ингээд нэг тийм алдаа засдаг хэсэгтэй штэ. Буруу бичсэн байгаа тохиолдолд бас Grammarly байна. Би анхандаа яг тиймэрхүү програмуудыг ашиглаж байхдаа нэг тэднэрт найдаад угаасаа буруу бичсээ тэд нар ингээд засчам чи ингээд найдаад байдаг болчих үедээ гэж бодож исэн баггүй юу. Тэгсэн чинь эсрэгээрээ миний алдаанууд буураад байсан. Тэгэхээр яг юун дээр алдчихж байгааг мэдчих юм бол яваа яваанд юу тэрийгэ засаад байдаг болчтой юм байна гэж бодсон. Харин нэг юм болохоор Google Translate юус ашиглаж болохгүй. Тийм юмд найдах тусмаа толгойгоо ашиглахаа болчдөг. Ялангуяа сая ингэжсэн баггүй юу. Би нөгөө нэг семестр сурж байхад reflective journal гэж бичдэг байхгүй юу бид нар. За би нэг ийм алдаа гаргаад байна. Би энийгээ засах хэрэгтэй байна гэд. Тэгсэн чинь нэг хятад оюутан бичихтэй миний англи хэл ерөөсөө сайжрахгүй байгаа. Ялангуяа ингээд унших дээр яа гэх юм бол би ингээд мангар их унших материал байгуу тэрийгээ copy paste хийнгүүтээ шууд Google Translate руу ороод хятад хэл дээр нь уншчихдаг. Тэгсээр агаад ингээд тэрэн сүл рүү ингээд зуршил болгоод англи дээр юм унших залхуу нөхрүүгээд дандаа ингээд Google Translate ашигладаг болсон. Тэгэхээр ер нь бол тэр айгүй буруу зуршил. Тэгэхээр Google Translate-ийг битгий ашиглаарай, харин бусдыг ашиглаарай. Ингэдэж штэ хүмүүс нөгөө нэг ямар ч зүйлд мэрэгшгэд 10,000 цаг шаардлагатай гэж ярьдаг. Тэгэхээр өдөрт бид нэр хэлэндээ 1 цаг зарцуулахад 27 жилийн дараа бүр ингээд лаг хэлтэй болох боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг тийм богинохоо хэдэн сарын хугацаанд үтсэнгүүтээ ингээл айгүй чөлөөтэй ингээл яриад дуудлага муудлага нь лаг болоод нэг бол ингээл шууд мангар өндөр ингээл шалгалтын дээр оноо аваад ч юм уу тийм юм бодоод хугацаа тавих юм бол ерөн зорилготой хүрэхгүй. Тэгээд дундаас нь шантраад байна. Одоо өмнөх миний хийжсэн бичлэгэн дээр юу гэдэг 4 сарын дотор би HSK 4 төрлөө гэж хэлж байгаа шүү дээ. Яг ингээд яг HSK чинь болохоор унших, сонсох, бичих 3 төр авдаг байхгүй юу? Ярих байхгүй. Тэгэнгүүт чинь би тэр ярихаа хийхгүй л хичнээн би HSK 4-тэй байсан ч гэсэн хятадаар тийм лаг ярьж чадахгүй жишээлх юм бол. Тэгэхээр зүгээр хэл сурна гэдэг маань маш урт хугацааны ажил шүү гэдгийг анханасаа хүлээн зөвшөөрөөд гэтээ ингээд step by step те баг багаар ингээд сайжруулад явнаа гэдгээд сайн бодох хэрэгтэй. Харин одоо юу гэдгийг person simple бүтэн жил үзэж болохгүй. Ингээд яг үнцэн юм ойлгочих болно шүү дээ. Тэр их чинь харин ингээд яг чөлөөтэй өөр ашигладаг болгоод өөрөө гаргадаг, чөлөөтэй сонсоод ойлгодог, уншдаг, ярьдаг болохын тулд харин нэлээх цаг орно гэдгийг л ойлгох хэрэгтэй. За хамгийн сүүлд нь хэлэхэд хүн болгон хэл сурах албагүй. Хүн болгоны амьдралын хэрэгцээ шаардлага өөр. Тэгээд хэл сурлаа гэд чи нэг тийм бусдаас лаг, давуу бүр тэ илүү их дарахтай болж байгаа гэсэн үг биш. Бас зөвхөн хэлтэй байлаа гэд гадагшаа гараад ажиллаад сургууль сурна гэсэн үг бас биш. Одоо биднэрт суур хүмүүжил, төлөвшил тэ тэрнээс гадна үндсэн ур чадварууд гэх мэт ингээд маш их зүйл сэрэг болдог. Харин хэл болохоор ерөнхийдөө бол хүнтэй харилцах нэг хэрэгсэн шүү дээ тий. Гэхдээ сурчих юм бол маш их боломжийг нээж өгнө. Одоо гэгээгийн яг үндсэн философч юм болохоор нэг үд нэгдэх юм бол үүдүүд нэгдэх гэдэг шүү дээ. Тэгэхээр хилтэй болчих юм бол мэдээж илүү гоё ажлын байранд очиж болно тий. Тэгэхээр мэдээж зөндөх боломжууд байгаа. Тийм учраас хамгийн гол нь зорилгоо зөв тавиад сэтгэлээ тогтоох. Тэрэндээ төвлөрөх мэдээж ярьж сурахын тулд өөртөө бүрэн судгаж авахын тулд чангаар дуудах, тэгээд давтах гэсэн яг үндсэн 4 зарчмыг баримтлах ёстой гэж үздэг бол доктор агшийн хэлснээр ер нь бол гэгээгийн үндсэн арга нөхгүй юу? Монгол гэр сургалтын арга гэж
явдаг. За, видеоны төгсөлд giveaway-ийн нөхцөлийг зарлахад гэгээ 3 төрлийн хэл заадаг байхгүй юу? Англи, хятад, тэгээ сүүлд Япон хэл заадаг болсон. Тэгэхээр энэ 3 хэлний аль нэгийг сурмаар байгаа бол энэ бичлэгний доор комент үлдээгээрэй. Би тэр хэлийг сурмаар байна гэд. Тэгээд дээрээс нь өөрийнхөө хэл сурахад тусалсан нэг арга эсвэл яг саяны мөрөдний хэрэгжүүлсэн зүйлсээс энэ нь үнэхээр таалагддаг гэх юм уу те. Тэрнтэйгээ хамт бичээрэй. Тэгээд яг зөвхөн энэ нөхцөлийг ханган комент бичсэн хүмүүсээс шалгаруулна. Харин юу гэдэг нэг зүрх тавьсан байгаа тэр хүн сонгогдох юм бол тэр хүн маань сургалтын суух эрхийг авахгүй гэсэн үг. За тэгээд нэг л хүн сургалтын эрх авах боломжтой тэр хүнийг рандомор тодруулна. Тэр тодруулах өдөр нь 2021 оны 12 сарын 12-ны өдөр байлаа. Анхаарал тавьсанд бүгдээрээ идэвхтэй оролцоорой. Удахгүй уулзъя. Баяр таа.